Businessman podcast. Таны хувьд яг амжилттай хүнийг бусдаас ялгадаг гол зан чанар ч юм уу дадал зуршил юу гэж боддог вэ? Гэхдээ яг ер нь бол амжилт гэж юу юм бэ гэдэг асуулт. Тэгэхээр би бол амжилттай ажил хийх, амжилттай амьдрах хоёр өөрлөлттэй. Амжилттай амьдрах гэдэг чинь жаргалтай байх нэр багхгүй. Ажлын амжилт бол түүний нэг хэсэг ердөө. За ер нь нөгөө нэг зүйл бол амжилттай байна гэдэг нь зөвхөн үр дүн амжилттай байх тухай биш. Одоо олимпиад ороод алтан медаль авах биш. Амжилттай байна гэдэг чинь тэр хүн өөрийнхөө хүссэн амьдралаар өөрийнхөө хүссэн замаар явж чадахыг хэлж байгаа. Жишээлбэл нэг тийм үг байдаг шүү дээ. Ер нь бол хүн зовлонгоос эзэс салдаггүй. Ганцхан жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлдэг гэвэл дуртай зовлонтойгоос орлох хэлдэг гэж. Тийм учраас хүн бол үнэхээр одоо юу гэж хэлэх амжилт гэдгийг абстракт ойлгоод байж хэрэггүй. Амжилт гэдэг бол чи өөрийнхөө хүсснээр өөрийнхөө дотроосоо юу гэдгийг сонирхлоороо мөрөөдлөөрөө тэр замаараа явахыг хэлж байгаа. Тэр замд нь үргэлж алдаа гарч магадгүй, хэцүү байж магадгүй зовж магадгүй. Гэхдээ тэр хүн амжилттай явахгүй. Тийм учраас олон хүн бол амжилтыг алдаанаас эсэргүүл тавьдаг, зовхоос сөргүүлж тавьдаг. Гэтэл бол алдаа зовлон бол магадгүй тэр замд нь байх ёстой зүйл. Тэргээр инхват явна уу, Мишель явна уу, даваад орж явна хамаагүй. Тэр зовлонг туулах ёстой. За жишээлбэл англи хэл гэж бодъё л та. За англи хэлээр ус цас шиг ярьж байгаа хүмүүсийг хүмүүс хараад атаархдаг. Гэтэл тэр хүн ус цас шиг ярихын тулд тэгж атаархаж байгаа хүмүүсээс 10 дахин, 20 дахин, 30 дахин их зовсон байхгүй. Өглөө болгон англи хэлээ хийсэн. Одоо 5,000 цаг тэрнтэйгээ зурлдсан, хичнээн удаа бичсэн. Өөрөөр хэлбэл хөлс хүчээ шингээсэн. Тэгэхээр би бол юу хэлэх гэсэн бол амжилттай явна гэдэг бол одоо абстракт үр дүнгийн яриа биш. Амжилттай явна бол хамгийн гол нь хүн хүссэн замаараа зовлонгооч үрхийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр за тэгвэл яг хүмүүсийн сонирхож байгаа зүйл бол миний бодлоор ажлын амжилт гэдэг тал дээр би ажил бизнесийн энэ амжилтанд хүрэхийн тулд ер нь ямар чадварууд дадлуудыг ер нь өөртөө төлөвшүүлвэл зүгээрээ. Яг мэдээж ийм талаар зөндөө номлын хэцүүд байдаг. Гэхдээ одоо таны бас туршлагат суйрлаад асууж байна л та. Гэхдээ нэг яг үнэн. Гэхдээ нэг сонь зүйлийг анзаараарай. Амжилттай яваа хүмүүс дотор шүдээ зуудсан, үргэлж хөмсөг зангидсан, зовсон, өдөрт хоногт 25 цаг ажилласан тийм хүмүүс байхгүй. Амжилттай яваа гэхлээр зэрэгэл харин яг эсрэгээр хөнгөн, зав ихтэй, магадгүй мөнгө ихтэй, чөлөөтэй тэгж явдаг. Амжилтгүй яваа хүмүүс яг эсрэгээр маш их ажилдаа дарагдчихсан, ядаргаанд орцсон, стресст орцсон явдаг. Тэгэхээр амжилттай явна гэдэг чинь үнэхээр мундаг шүдээ зулсан ч гэдэг юм уу? Одоо мундаг их ажилласны шинж биш байхгүй. Амжилттай явна хүмүүс яагаад сайн явдгийг бол тэр хүн өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө дадал зуршлыг, өөрийнхөө бодлыг, өөрийнхөө хүслийг анханаас нь зөв зохион байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл машин барихтай адилхан шүү дээ. Бид нар ихтэй машин дөнгөж барьж байгаа хүмүүсийг харахаар зэрэг өрүүлтэйгээ зурцсан, хөлсөн гоожсон, цэцэрсэн явж идэг байхгүй. Урдаас нь том машин ирэхлээр зарим нь айгаа зогсцсон. Гэтэл нэг жилийн дараа юм 2 жилийн дараа харахад нөгөө нөхөр чинь нэг гартаа бутерброд барьцсан, нөгөө гартаа уцаа барьцсан шахуу хажуудын шаардсан ингээд дуайлан явчихдаг. Тэгсэн мөртлөө аль нь илүү машинаа жолоодж байгаа. Огт зүгээр тоохгүй явж байгаа жолоодж байгаа шүү. Тэгэхээр амжилттай хүмүүс бас их тэгж явдаг. Амжилтгүй яваа хүмүүс нь яг эсрэг анх сурж байгаа юм шиг л ингээд зовоод байдаг. Тийм учраас амжилт гэдэг бол миний бодлоор бол ерөнхийдөө өөрийгөө дадал зуршлуудаа бүтээх юм нэр байхгүй. Тэрийг ухамсартайгаар бүтээдэг. Тэгэхээр би бол амжилт гэдгийг бол амьдралын хэв загвар гэж хэлж байгаа. Өөрөөр чи амжилттай явах хэв загварыг олох хэрэгтэй. Түүнээс шүдээ зууж хоногт 18 цаг ажилласнаар биш байхгүй. Тэгэхээр тэрийг одоо миний тэр вебинарын сэдв бол тэр шүү дээ. Хүмүүс өөрийгөө олно гэж ярьдیں۔ Өөрийгөө олддгүй байхгүй. Хаанаас олох юм? Өчигшээ зүг чи байж л байгаа шүү дээ. Олоод ах юу байгаа юм? Ганцхан
өөрийгөө бүтээдэг. Ааха. Харин асуулт яг юуг бүтээх юм? Яаж бүтээх юм? Хизээ ямар дараалалаар бүтээх юм? Энийг бол алхам болгоор хийдэг байхгүй. А энэ нэг бол эхлээд бол хийхэд нэлээд тийм одоо юу гэх юм одоо өөрийн сахилга бат хэрэгтэй. А гэхдээ тодорхой хугацааны дараа чи ерөөсөө тэрийг өөрөө юу гэдэг яг нэг машин барьдаг шиг 70 тухамсараараа мэдрээд явчихдаг байхгүй. За түрүү хэллээ л ингээ нөө дуртай зовлонтойгоо зууралдах гэдэг. Тэгээд аз жаргал амжилт гэдэг нэг хоёр ойлголт байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо зарим хүмүүсийн хувьд бол ингээд нөгөө нэг аль нь алиндаа үйлчлэх ёстой гэдгийг сайн ойлгож чаддаг. Ингээл амжилтын одоо мөртөө нөгөө талаас харахаар аз жаргалгүй амьдраад байгаа юм шиг те. Тэгэхээр ер нь яг зүгээр миний зүгээр харж байгаагаар те би өөрөө өөр дээр бол ингэж боддог байхгүй. За би дуртай ажлаа ямар ч ихсэн хийж байгаа юм те. Гэхдээ дуртай ажлаа хийгээд яг аз жаргалтай байж чадж гэнэ үү гэд одоо өөрийгөө чеклдэг байхгүй. Одоо жишээ нь юу гэдгийг за өглөө босоод би ажилдаа явах гэж байна те. За энэ ажилд явахд би энэ дуртай байна уугүй юу дотроо те. А дуртай ингээл ажилд явахд одоо нэг төгшөөхгүй ингээл дотор хүмүүс за гоё ажил очиод ингэ хийжээвэл за би ямар ч ихсэн тодорхой төвшөнд аз жаргалтай байгаад дуртай ажил хийж байгаа юм. Хэдийгээр том амжилт гараагүй ч гэсэн энэ бол хизээ нэгэн цагт амжилтанд хүрэх юм. Тэгэхээр би бас ухаад нэхэр таны хувьд аз жаргалтай амьдрахын тулд одоо энэ бүхнийг хийж гэнэ үү? Эсвэл одоо өөр ямар нэгэн одоо тийм одоо өндөр тийм эрхэм зорилгод үйлчлэхийн тулд энэ бүхнийг хийж гэнэ үү? Гэхдээ яг хоо ер нь бол хүн болгон өөрөөр хардаг. Тэр бүхэл хүн залуудаа нэг өөрөөр хардаг, дунд наснд нэг өөрөөр хардаг, ахмад наснд нэг өөрөөр хардаг. За миний өөрийн туршлагаар бол 10 жил тутмын солигдчихийдэг. За. Тэгэхээр ер нь бол жишээл 20-тай залуу бол амжилт гэдгийг огт өөрөөр томьёолж байгаа юм. За жишээлбэл карьер, одоо гоё ажилд орох, за баяртай болох, машинтай болох ч гэдэг юм уу, гэр бүлтэй болох гэдээ янз бүрээр томьёолж байгаа. Дундад насны хүн бол өөрөөр томьёолно. Тэр бол нийгмийн байр суурь олно ч гэдэг юм уу. Тийм биз дээ. Өөрөөр хэлбэл илүү одоо миний түрүүний хэлдэг шиг яг өөрийнхөө орон зайг бүтээн. Өөрийн юмтай болно гэдэг гэж ярьдаг шүү дээ. За ахмад насны хүн болохоор ер нь бол миний ойлгож байгаагаар бол ухаарлдаг. Тэр бол юуг бол ажил гэдэг бол зөвхөн нэг хэсэг юм байна. Ажлаас гадна бол гэр бүл байд юм байна, найз нөхдөд байд юм байна, эрүүл мэнд байд юм байна, оюун ухаан, сэтгэл санааны юмнууд байд юм байна. За хамгийн чухал юм бол одоо жишээлбэл тэр хүмүүс чинь аз жаргал гэдгийг одоо юу гэж хийсвэр зүйл биш юм байна. Тэр бол маш жижигхэн зүйлүүд байд юм байна гэдгийг ойлгож эхэлдэг байхгүй. Өөрөөр тэрийг бас хайгаад байх биш. Тэр үргэлж чамд байдаг. Ганцхан чи тэрийг харддаггүй. Тэгэхээр ингээд болохлээр би бол амжилт гэд аз жаргал хоёрыг яаж томьёол эсрэгээр нь мэдээж энэ хоёр маш олон талаараа ойрхон. Гэхдээ нэг зүйл биш. Амжилт бол миний бодлоор хязгаарлагдмал зүйл байхгүй. Өөрөөр чи маш сайн ажиллаад 24 цаг тийм 18 цагт нь ажиллаад 5 жил тасралтгүй яваад амжилт гаргаж болно. Гэхдээ энэ амжилт чинь насан туршдаа хадгалж чадах юм уу гэдэг асуулт байна. Чи насан туршдаа батарейгаа дуусгах юм уу? За жишээл энгийн жишээ хэлээ л та. Манай монголчууд ингэж ярьдаг штэ. Хүмүүс одоо Өмнөд Солонгост очиод зөндөөх мөнгө олдог. Буцаж ирээд тэр мөнгөөр эмнэлэгт яваад дуусгадаг гэж. Яг л эрүүл мэндгүй болчихдог тий. Тэгээ яг Өмнөд Солонгост яваад ажиллаад одоо юу гэдэг нь 4 жил болсны дараа харахад тэр хүмүүс амжилттай. Гэтэл буцаагаад бүгдийг харахад зэрэг маш олон гэр бүлээсээ салчихсан. Маш олон эрүүл мэндгүй болцсон. Тэгээ нийтээр нь дүгнэхлээр тэр хүн чинь ерөнхийдөө амьдралаа өртсөн байдаг байхгүй. За гэхдээ асуулт мэдээ тэр хүмүүсийн зөв бурууг би дүгнэх гээгүй. Зүгээр амжилтыг бол хязгаарлагдмал хүрээнд бол дүгнэхэд аз жаргал бол эн чинь амьдралын төвш ойлголт байхгүй. Тэгэхээр амжилттай явна гэдгийг бол зохиомлоор хийгсэн хүмүүс маш шатдаг. Жишээлбэл түрүүний хэлдэг шиг эрүүл мэндгүй болдог. За магадгүй одоо найз нөхдөдтэйгээ гэр орон гэр бүлгүй болдог. Найз нөхдөсөө холддог. Альсвал мөнгөний боол болдог. За жишээл улс төрийн намуудад бол гэмт хэргийн бүлэглэлд илсдэг. Дараа нь шороо явдаг өмнөөс нь тий. Гэх мэтлэн харахад бол гой машин унчихсан явж байгаа нэг өдөр панга шороо явчихдаг байхгүй. Тийм учраас би хэлэх гэсэн бол аз жаргал бол илүү өргөн ойлголт л тоо. Ер нь аз жаргал бол миний бодлоор одоо хүмүүс мартаж болохгүй. Би жишээлбэл амжилт хүнд хэрэгтэй. Би тэрийг огт үгүйсгээгүй.
Гэхдээ амжилт гэдэг бол зөвхөн одоо юу гэдэг аз жаргалд хүрэх замынх нь хэсэг байж ижил зүг болдог. Тэгэхээр хүмүүс бол нэг андуураад байгаа юм бол би мөнгөтэй болж байгаа л нэг сайхан аз жаргалтай болно гэж бодоод байдаг шүү дээ. Гэтэл чинь яг аз жаргал чинь тийм одоо юу гэж хэлэх юмтэй гадна талд байдаг зүйл биш байхгүй. Жишээлбэл нэг одоо буддийн номонд байдیں۔ Аз жаргал гэдэг бол чи хинбэ, чи юутай гэдгээс хамаардаг. Ганцхан юунаас хамаардаггүй л чи юу бодож явж байгаас хамаардаг гэж. Ийм учраас би бол амжилттай явах, аз жаргалтай явах уу гэдэг асуултыг бол яг богино хугацаанд бол хоёулаа давхцаж байгаа харагдана. Амьдралын хугацаанд дэлгээд харуул амжилт гэдэг бол маш богино хугацааны ойлголт. Тэгэхээр бас нэг зүйлийг асуумаар байна. За таавал ингээд нэлийн одоо хойно сургууль төгсөж ирсэнээс хойш одоо амьдралдаа бол нэлийн үр бүтээлтэй хөдөлмөрлж яваа тий. Нийгэмд өөрийнхөө байр суурийг эзэлсэн юм. Тэгвэл ингээд хүний амьдралд янз янзын ийм одоо саблазн гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд өөрийнх нь замаас гаргачих тийм магадaltaй тийм янз янзын саналууд ирэх ч юм уу тий. Одоо жишээ нь одоо гоё олон улсын байгууллагууд өндөр цалинтай ажиллах чинь гадаад амьдруулах гэдэг юм уу тий. Тэгэхээр бол одоо нэг ноён нуруу гэж ярьдаг шүү дээ. Одоо би тэдэн жилийн дараа одоо тим төрөх юм чинь бол энэ ажил одоо надад бол одоохондоо хэрэггүй. Одоо миний хийж байгаа ажил нийгэм танигдаа гооч гэсэн тодорхой хугацааны дараа бол энэ үр дүн гарна гэдгийг тоочны мэдчихээд ихтэй. Тэгэхээр ер нь таны тэр одоо хол эртнээс одоо олон жилийн өмнөөс харж ирсэн одоо тэр цэг чи юу гэ те яг юу руу тэмүүлж ирсэн байна. Одоо тэрэнд хэр ойрцсон бэ те. Тэгээд яг бас тодруулж юу асуух гээд нэхэр та юуг илүү орхиж чадсан бэ те. Ойлгосон тий. Ер нь бол нэг тийм үг байдаг юм л та. Мэдээ цаг бага учраас би бүх юмыг ярихад хэцүү л дээ. Сайхан өндөр цалинтай ажил бол сайхан нь бол нэг талаас баталгаатай цалинтай. Муухай нь юу гэж? Чи баталгаатай хийж баян болохгүй. Тийм учраас энэ бол сонголт байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг сайхан өндөр цалинтай ажилд орё гэдээ явж байгаа хүмүүс буруу биш. Хэрвээ яг хүсэл зоригоороо бол. Зүгээр төр зургийн зорилгоор тэгж явж ивэл маш хэцүү. Ер нь эргээд харахад бол их алдсан харагддаг. Миний хэлэх гэж байгаа санаа бол хүн бол мөрөөдөлтэй байх хэрэгтэй байхгүй. Тий. Одоо жишээлбэл шинэ Монгол сургуулийнхтай уулзахад шинэ Монгол сургуулийн багш нар ингэж хэлж байгаа. Манай танай сургууль бос сургуулиас ямар ялгаатай гэж би асуухад тэд бол юу гэж хэлсэн гэж. Бид нар хүүхдүүдэд мөрөөдөлтэй л болгох гэж. Тэгэхээр мөрөөдөлтэй хүүхдэд геометр зааж болно, физик зааж болно, орос хэл зааж болно, англи хэл зааж болно. Гэхдээ мөрөөдөлд нь хүрэхийн тулд. Тэгэхээр тэр хүүхэд чинь өөрөө цээжиндээ бол инженер бол мотортой байна гэсэн үг шүү дээ. Мөрөөдөлгүй хүүхэд бол нэг талаас эцэгтэй таалагдах гэж, альсвал онц авах гэж, альсвал одоо юу гэдгийг гад нэг тийм ойр зүрийн зорилгоор сурж байгаа бол яг хэсэгтэй амжилттай явна. Тэгэхдээ миний хэлэх гээд байгаа санаа бол янз бүрийн тийм юм татагдахгүй, эргэхгүй явахын тулд чи мөрөөдлөө маш сайн харж явах хэрэгтэй. Мөрөөдлөө үргэлж мэдэрч явах хэрэгтэй. Яг одоо дараагийн вебинар дээр ярих нэг сэдв бол мөрөөдөлтөйг хэрхэн ажиллах тухай байхгүй. Ажил ялангуяа бизнесмен хүмүүс яаж миний хэлэх гэж байгаа санаа бол би хүүхдүүдэд заах гээгүй шүү дээ. Бодолтойгоо яаж ажиллах юм? Хүсэлтэйгээ яаж ажиллах юм? Цагтайгаа яаж ажиллах юм гэдэг асуултууд байхгүй. Тэгэхээр хүсэлтэйгээ ажиллахын хамгийн нэг чухал зүйл бол чи хүслээ яг бодит тайм шиг харж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи ямарваа нэг өөр юм явна байвал тэр хүслээсээ татгалцж гин гэдгийг аюу сайн мэдэрч явах хэрэгтэй байхгүй. Хэрвээ хүн хүслээ тодорхой харж байгаа, юунаас татгалцж байгааг мэдж байгаа бол үн цэнэ мэдж байгаа. Тэр үед тэр хүн татгалцах магадлал маш бага. Тийм учраас маш олон хүн яагаад татгалцдаггүй гэвэл тэр хүмүүс магадгүй нэг талаасаа одоо юу гэдгийг хөнгөмсөг байж болно бидний хэлдгээр те дутуу бодож болно. Гэхдээ хамгийн чухал зүйл бол бас тэрэнд чинь дасгал сургалт хэрэгтэй байхгүй. Жишээлбэл тамирчдыг яаж бэлддэггүй гэвэл тамирчид бол үнэхээр хальширмаар байгаа ш зарим үед бол одоо бэртэж байгаа, гэмтэж байгаа. Тэгсэн мөртлөө яагаад хальширахгүй вэ? Яагаад одоо гимнастикчдыг хараарай. Хөл гараа хугалчаад баг эдгээгүй шавах дахиад тэр урт өндөр төмөрөн дээр гардаг байхгүй. Би бол нэг тэгсэн бол жишээлбэл
насаараа тэр төмөрөн дээр гарах нь үтэл тэрнээс хол уур явна шүү дээ. Гэтэл тэр хүмүүс шүдэд зугаал гардаг. Ягаад гэвэл тэд нар зөвхөн нэг талаасаа зоригтой төвчөртэй байгаадаа биш. Бага. Гэтэ нөгөө талаас юу хүсэж байгаагаа маш сайн мэдж байгаа байхгүй. Өөрөөр тэрнээс татгалзуул юунаас татгалзаж байгаа мэдж байгаа. Тэгэхээр даваад орж асуулт та юунаас татгалцсан бэ гэж. Өөрөөр хэлбэл миний тэр мөрөөдөл багтаагүй бүх юмнаас л татгалзах ёстой. Гэхдээ мэдээж би бол одоо буддаа багш учраас татгалзах чадахгүй маш их байлтай. За хамгийн энгийн жишээхт бол одоо жишээл амттай одоо хүмүүс үл хэлдэг шүү дээ. За ингээд зурагтныхаа өмнө битээ цүн дитлээ идчихье гэж тийм. А би бол заримдаа 5-4 бууз бариад зурагтныхаа өмнө суучдаг байх. Кино мөн үзэл тийм. Тэгтээ бол нөгөө талаас өөрийгөө шагнаж сурах хэрэгтэй бас. Яагаад гэвэл чи хэрвээ нэг ажил сайн дууссан бол би юу жишээл ингэдэй. Бүтэн сайдруул ингээд хоол ерөөсөө юу ч харихгүй. Уух дуртай би одоо юу гэдэг баг амаараа гартлаа. Чи өөрийгөө үргэлжтэйгээс бас сулж явах хэрэгтэй. Эрдзэн шиг байх хэрэгтэй. Үргэлж татаад байвал тасарчдаг шүү дээ. Эрдзэн шиг тийм. Тийм учраас өөрийгөө одоо юу гэдгийг чангалж урагшны явж сурах хэрэгтэй. Нөгөө талаас өөрийгөө сул тавьж бас шагнаж сурах хэрэгтэй. Яг энэ хоёрыг хослуулах замаар чи татгалзах хэрэгтэй юмсаа татгалзаж явна шүү дээ. Тэгэхээр нэг юм үг гэдэг чинь одоо ямар ч алдаа хийхгүй явах нь өөр айгуутам алдаа гэд те. Хүн заавал алдаанаас суралцж тэн дээр дөрүүлж одоо сургамж авдаг. Ер нь алдаж чадахгүй хүн бол ер нь амжилтанд бас тийм хүрч чаддгүй те. Тэгэхээр таны хувьд ер нь яг хамгийн одоо өртөгтэй те хамгийн их одоо мөнгө нүгээр ч юм эсвэл цаг хугацаагаар ч юм өртөгтэй хэрнээ хожим арахт ингээд хамгийн үн цэнийг авч үлдсэн одоо өгсөн тийм ямар алдаанууд байна. Алдаа бол хангалттай шүү дээ. Ер нь бол алдааны цуглуулга гэдэг өөрийгөө нэрлэхэд буруудахгүй байхгүй. Ягаад гэвэл би нэг одоо өөрийнхөө тэр лекц вебинарууд дээр нэг зүйл хэлтий. Бурхан биш үү дээ. Амжилтыг дангаар нь өгдөггүй байхгүй. Өөрөөр гой хөөцөө хоёр дагуулж өгдөг шиг. Үргэлж нэг амжилтыг 10 алдаатай хамт багцлж өгдөг. Тэгээ маш олон хүн алдааг нь авахгүйгээд амжилтаасаа татгалцчихдаг. Үндсэндээ заавал алдаа хийдэг. Ягаад гэж асуудал алдаа биш байхгүй. Хэрвээ чи шин юм руу явж л байвал нэг Эдисоны хэлдгэр эн чи алдаа биш харин энийг ингэж хийж болохгүй юм а гэдгийг ойлгох сургалт байхгүй. Тэгэхээр Эдисоноос асуусан байгаа. Та одоо 10,000 ламп шатаагаад хамгийн эцэст ганц оллоо гэсэн чинь би хийж болохгүй 10,000 аргыг бас нээсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэр үнэн байхгүй. Тэгэхээр ямарваа нэг шин нутагт одоо юу гэж хэлдэг аялагч хүн газрын зураг байхгүй явж ивэл хааш орохоо мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр асуулт бол алдаа гаргахтай биш. Харин алдаа гаргасныхаа дараа яах вэ гэдэгт нөхгүй. Зарим хүн алдаа гаргачаад буцдаг. Зарим хүмүүс алдаагаа шүдэ зугаал цааш нь үргэлжлүүлдэг тийм учраас нэг тийм үг байдаг шүү дээ. Амжилттай явна гэдэг бол алдаа гарахгүй шинж биш. Амжилттай явна гэдэг бол алдааныхаа дараа босох шинж гэж байна. Өөрөөр босч чаддаг байх хэрэгтэй. Гэтэ мэдээж хэрэг энэ бол яг нэг түрүүний чи бидний ярьдаг тамирчин шиг сорилт их хийлтэй. Мэдээж энэ дац хэрэгтэй. Зарим хүн маш зоригтой явсан ч гэсэн эргэж буцалтгүй нөхөнд онолгүй яах вэ? Гэлээхтэй тийм эрсдэл байгаа учраас л энэ хүн болго амжилттай явж чадахгүй байна шүү дээ. Одоо уулчдтай л адилхан шүү дээ. Бид нар бол зурагтаар зөвхөн амжилттай уул яриад туг хадгаж байгааг л харж байгаа. Гэтэл тэр хооронд бутсан, хадруу унаж өгсөн, осолдсон, хөл гараа гэмт одоо гээсэн, зовлон туулсан зөндөө хүн байна шүү дээ. Энэ чи эрсдэл байхгүй. Тийм учраас эн чинь бас нэг талаас эрсдэл үргэлж байгаа. Зүгээр асуулт бол энэ эрсдлийг багасгахын тулд яах вэ гэхээр нөгөө түрүүний хэлдэг технологи, арга барил ном унших хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл чи ядахтаа газрын зурагтай бол эрсдэл чинь баг байна шүү дээ. Чи явж үзээгүй байж болно. Гэхдээ газрын зурагтай байх хэрэгтэй. Газрын зурагч юу юм? Өмнөх хүмүүсийн бичсэн номнууд, арга барилууд, судалсан. Энгийнээр хэлбэл маш хичээ дасгал сургалт хийсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цэргийнхэн ингэж хэлдэг. Бид нар ингээд цэргийнхэн бараг л үргэлж дайн байлдааны сургууль хийж идэг. Үргэлж төлөвлөж идэг. Одоо дэлхийн 3 дугаар дан яах вэ, гаруул яах вэ гэл одоо хүртэл компьютер дээр ингээд үргэлж
одоо модель хийгээл байлдчихдаг. Гэхдээ нэг зүйлийг мэддэг гэж байгаа. Даа эхлэнгууд энэ бүх төлөвлөгөө хэрэггүй. Яг гэвэл чиний дайс эзэж чиний төлөвлөгөөр явахгүй. Тийм шүү дээ. Тэгээ төлөвлөгөө ямар хэрэгтэй. Төлөвлөгөө бол зүгээр л чамайг бэлтэж байгаа байхгүй. Үргэлж хурдан шийдвэр гаргаж бодож өөрөөр хэлбэл юу хийж болохгүй гэдэг ятгахта чи юу хийж болохыг мэддэггүй махад юу ч хийж болохгүйг мэдсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан амжилт чинь бол тодорхой хэмжээгээр аз байгаа юм. Ягаад гэвэл юм болгоныг чи төлөвлөж чадахгүй. Нөгөө талаас чи алдааныхаа 50% ятгахта дасгал сургуулалт одоо ном юмар чи хаасан байх шүү дээ. Тийм учраас нөгөө энгийн үгээр бол ингэж хэлдэг шүү дээ. Бурхан бол үргэлж хүн болгонд адилхан аз өгдөг. Ганцхан гэрийн даалгавраа хийсэн тэрийг авч чаддаг гэж. Адилхан шүү дээ. Тийм учраас би бол дасгал сургууль бол бэлтгэл бол шийдвэрлэх хэрэгтэй л гэж боддог. Тэгэхээр энэ бас дадал зуршлын асуудал яригдах байх гэж бодож байна. Өөрийгөө бүтээх угаасаа амжилттай байх, өөрийгөө бүтээхийн одоо үндэс суурин зөв дадал зуршлыг өөртөө хөвшүүлэх. Тэгэхээр танд яг хамгийн одоо их эргээр нөлөөлдөг таны ажилд хамгийн эргээр нөлөөлдөг. Ер нь та өөрийнхөө хамгийн бахархдаг дадал зуршлыг хэлээч. Ер нь бол яг нэг хэлэхэд ингэдэг. Яг дадал зуршлыг сурж явах үед ингээд дадал зуршил гэж бодоод хитвэтэй байдаг. Тэгээд тэр нь яг чиний хэсэг болохоор чи сүлд анзаарах байлаа мартаад. Тэгээ хүн дадал зуршил чи юу гэж хэлэхлээр баг хэлж чадах байлдаг. Яг гэвэл одоо хүнээс жишээл машин яаж болоод ингээд асуувал хэлэхэд жоох хэцүү. Гэхдээ суулгуул нүдэ анилж болоод явчихна. Тийм учраас дадал зуршил бол нэг нууц нь маш сайн болох тусам тэр чинь мэдэгдэх байлдаг. Автомат болчих. Чи өөрөө тийм болчихдог. Тэгэхээр дадал зуршлыг ганцхан асуулт бол тэрийг ухамсартайгаар үргэлж одоо нэмж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар шүдэ угаахыг бол жишээлбэл эхэлж сурж байгаа хүнд бол одоо хүүхдэд бол цэцэрлэгийн хүүхдэд ч юм уу байнгын одоо манай ач охин бол байнгын хил амтай байхгүй. Орой болгон шүдэ угаана тэр нь бол нэг жижиг скандал болж байгаа юм байна юу гэдэг. Тэгэхдээ нэг хэдэн жилийн дараа бол тэр хүн чи ерөөс мэдэхгүй шүдэ угаасныг бол юу л угааччихэл гэж хэлнэ. Тэгэхээр дадал зуршил хамгийн их бахархдаг зүйл гэвэл миний хувьд бол зүгээр нэгэнд асууж байгаа учраас хэлэхэд тасралтгүй суралцах дадал зуршил байхгүй. Өөрөөр хэлбэл чи үргэлж шилдэг байх албагүй. Шилдэг болоход хэцүү. Үргэлж мундаг байхтай биш. Гэхдээ л чи үргэлж суралцж явах хэрэгтэй. Үргэлж суралцах чадвар дадал зуршил бол энгийнээр хэлэхэд чи үргэлж одоо урагшаа явахын л баталгаа. Тийм учраас олон дадал зуршил бий. Түүнээс гал нь олон муу дадал зуршил биш шүү дээ. Зөвхөн асуулт бол жигнүүрийн сайн талд нь давж байгаа учраас л гайгүй явж байгаа болохоос муу тал нь хангалттай л олон байгаа шүү дээ. Тэгвэл энэ дээр бас ингэж асуумаар л да. За одоо юу гэдгийг 21 бидний одоо сэдв бол одоо өөрийгөө бүтээх ер нь аргачлал тэр талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 21-р зуунд одоо залуу хүн ч гэдэг юм эсвэл монгол хүн ч юм уу те ер нь хүн өөрийгөө амжилттай бүтээж явахын тулд ер нь ямар хөө шинжтэй байх вэ те одоо та сая хэллээ те тасралтгүй ямар ч гэсэн суралцж явах нь бол угаасаа одоо бол хаа тавигдчих байгаа тийм шаардлага. Ер нь тэр нэг шинжүүд гэвэл та яг юу хэлэх вэ? Зүгээр ер нь бол яг би нэг зүйлийг хэлээ л та. Манай дунд сургуулийн боловсролын тогтолцоонд дээд сургуультч тэр ер нь манай албан ёсны боловсролд нэг сонин дутагдал байт. Бид нар физик заадаг, хим заадаг, уран зохиол бүх шинжлэх ухааныг заадаг. Ганц яаж амьдрахыг заадаг уу. Тэрийн зүгээр мэдж байгаа юм шиг хайчдаг. Өөрөөр хэлбэл миний түрүүний хэлдэг. Ядахтаа цагаа яаж зохицуулахыг заадаг. Ядахтаа өөрийнхөө бодлуудыг яах юм. Өөрийнхөө мөрөөдлийг яах юм. Тэгэхээр эндээс бил юу хэлэх гэсэн гэвэл өнөөдөр бидний энэ бодож байгаа семинар, вебинарын гол зорилго бол бизнес эрхэлж байгаа хүнд энэ вебинар бол уг нь бол миний уншдаг сэдв бол биш. Би энэгээр нэг мэрэгчлэлтэн биш. Гэхдээ яг өөрийн одоо туулсан зам, өөрийн хэрэгэлдэг аргууд, өөрийн мэддэг зүйлүүдийг нэгтгэхэд бизнесмэнүүдэд компани авч явж байгаа хүмүүст ингээд өнгөрсөн хугацаанд ярьж ирэхэд маш их сонирхож байгаа юм. Тэндээс үндэслээд би ер нь вебинар хийх хэрэгтэй юм байна гэж ойлгосон л тоо.
Ер нь энэ бол бие даасан сэдв байж болох юм байна. Яагаад гэвэл хүн бол бизнес эрхлэе гэж бодоод одоо инженеэр хэлбэл зарим нь ажилласаа гараад, зарим нь сүүлийнхаа мөнгийг шавхаад ингээд өрмөц одоо хэцүү одоо эрсдэлтэй амьдралын замыг сонгодог. Гэхдээ нөгөө талд нь маш том шагнал байгаа. Ягаад гэвэл чи өөрийнхөө цагт өөрийнхөө амьдралд эзэн болно. Тэгвэл дахиад түрүүний хэлдэг шиг энд чи бэлтгэлгүй, гэрийн даалгаваргүй, нөө цэргийнхнаар хэлбэл байлдааны төлөвлөгөөгүй, дасгал сургуулигүй орвол ялагдах магадлал маш их байхгүй. Ялагддаггүй махад чи амжилт, харьцангуй амжилттай явах боломжийг одоо багасгачдаг. Тэгээ эндээс үндэслээд зүгээр нэг юм санаа гарч ирж байгаа юм. Ер нь жижиг компанийг эзэн авч явдаг. Дунд компанийг менежмент нь авч явдаг. Том компанийг соёл нь авч явдаг. Тэгэхээр 10-аас нэг 100 хүнтэй компанийг бол ер нь за нэг 50 хүнтэй компанийг бол эзэн нь тодорхойлдог. Тэр эзэн өөрөө ямар бодолтой байна, ямар сахилга баттай байна, ямар дадал зуршилтай байна, компанид маш их нөлөөтэй. Тэгээд тэр хүн чинь эрс нэмчихэж байгаа. Яг тэгвэл зүгээр явж исэн хүн одоо банкны зээл аваад ч юм уу татвартай тулаад олон ажилд аваад өөрийнх нь эрсдэл магадгүй 10 дахин нэмэгдэж байгаа. Өөрийнх нь ажлын цаг эрс багасж байгаа. Энэ үед өмнөх нормалны эрүүл ухаанаар бодож исэн амьдралын хэв загварууд нь ажиллаж чаддаггүй байхгүй. Тэр хүн хямардаг, маш их ядардаг. Магадгүй 10 жил болоод 20 жил болоод эргээд харахад магадгүй жоох мөнгөтэй болдог. Тэгсэн мөртлөө түрүүний солонгос явна гэдэг шиг өөрөө ажлынхаа боол болчдөг. Тэгэхээр одоо асуулт. Окей, чи бизнесээ хийн. Шинэ нөхцөл байдалд, шинэ зорилгот. Тэгвэл амьдралаа яах юм? Өөрийгөө яах юм бэ? Ийм асуулт гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи өөрөөр амьдрах хэрэгтэй шүү дээ. Яг гэвэл чиний эрсдэл чи 10 дахин нэмэгдээд, ажил чи 10 дахин нэмэгдээд хахад чи хуучнаар амьдрал чи гарцаагүй шатна. Тэгэхээр 10 дахин өндөр эрсдэл, 10 дахин ачаалал, 10 дахин ажил даахын тулд чи гарцаагүй өөрийнхөө одоо байгаа нөгөө дадал зуршил, гоор юм, бодол, хүсэл бүх юм өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр асуулт тэгвэл яаж өөрчлөх юм? Ямар нэг энд чи арга байна уу? Ямар нэгэн тогтсон одоо жор байд юм уу гэдэг асуулт байхгүй. Тэгээ миний зүгээр туршлагаас харахад бол энэнд бол тодорхой хүн болгоны арга барил, хүн болгоны жор тарахгүй бие биендээ. Жишээл даваад орж бол шал өөр байгаа надаас. Гэхдээ зарчим адилхан байхгүй. Чиг адилхан. Ятгатай биш үү дээ. Даваад орж миний аргыг хэрэгэлдэггүй махад энэ зүгт би өөрийнхөө аргыг олох юм байна гэдгийг мэдэрч болно шүү дээ. Ер нь энийг би анхаарах хэрэгтэй юм байна. Өөрөөр би бодлоо анхаарах хэрэгтэй юм байна. Хүслээ анхаарах хэрэгтэй юм байна. Цагаа бас анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бүгдийг харин яаж анхаарна гэж юу гэсэн үг вэ? 1 2 3 яг юу гэсэн үг вэ? Яаж анхаарах юм? За би анхаарахаар шийдлээ те маргааш өглөө яах юм те. Энэ асуултууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдээс үндэслээд би түрүүний даваад орж асуултанд юу гэж хариулах вөхлөр амжилттай явахын хамгийн том шинж тэмдэг бол эхлээд чи тэрийг ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр чи урсгалаар явж болохгүй байхгүй. Тийм учраас миний энэ вебинарын гол зорилго бол үндсэндээ энэ л. Урсгалаараа наадах чинь шийдэгдэхгүй шүү. Магадгүй нэг 100 хүнээс нэг азтай нэг нь гинтхэн шийдэгдэж магадгүй. Гэхдээ 99 нь шийдэгдэхгүй шүү. Хариу урсгалаараа шийдэгдэхгүй бол чамд ямар нэгэн бас нэг өөр юм бодол, нэг Михайлд бодол бий гэдэг шиг бодол хэрэгтэй тий. Тэгвэл тэр бодлоо чи одооноос бодлоо. Тэгвэл яг юу бодох юм? Яг л энэ асуулт байхгүй. Тийм учраас би бол амжилттай явахын хамгийн гол шинж тэмдэг бол хүн ухамсарлалт гэхлээ. Өөрөөр энийг ухамсарлсан хүн юм олддог байхгүй. Өөрөөр хэлбэл юу хүсэж байгаагаа мэдж байгаа хүн юу хийж харагддаг. Юу хайж байгаагаа мэдчихвэл тэрийг олддог. Ихэнх хүн биш үү дээ. Нэг сонин юу хайж байгаагаа мэдэхгүй явсараа тусдаг. Яг юу хайж байгаагаа мэддэггүй байхгүй. Жаргалтай амьдрий гэдэг. Амжилттай явъя гэдэг. Тэгээ яг юу хайгаад байгаа. За би жишээлбэл даваад орж тэлж болно. За би ич хиттэй. Алтан загас واخгүй. Даваад орж ирээл за намайг амжилттай болгох гэд хэлж. Алтан загас урдаас нь асууна. Окей. Чиний хувьд 1 2 3 яг юу юм? Так. Тэгэхээр ихэнх хэлж чад. Зарим нь ихэнх нь мөнгө гэж хэлтий. Гэхдээ амиа орлоод мөнгөтэй болоо шатаад өгсөн зөндөө байгаа шүү дээ. Хамгийн сонирхолтой. Одоо энгийнээр хэлбэл хүн ихэнх мөнгөтэй хүн
мөнгө биш юм гэдгийг мөнгөтэй болоод ойлгодог. Хоёрдугаар зүгээр энд бол бизнесийн нэг нууц байдаг. Маш олон бизнесүүд хэлдэг. Хэрвээ анханасаа бизнесийг зөвхөн мөнгө гэж харуул тэр бол шатахын цондон. Яг гэвэл хүн мөнгөний төлөө шүтээ зугаад богино хугацаанд явж чаддаг. Гэтэл бизнесийн нууц юу гэж ихэнх тохиолдолд чи мөнгөгүй явдаг байхгүй. Өөрөөр хэлбэл хөл дээр босч байгаа бизнесмен хүний 10 жилийг эргээд үзвэл 9 жил нь мөнгөгүй тарчилж байгаа. Тэгэхээр асуулт окей мөнгөтэй байхгүй. Мөнгөгүй 9 жилээ яад авах юм. Тэгэхээр мөнгө зөвхөн хүсэж байгаа хүн мөнгөгүй 9 жилийг давдаггүй байхгүй. Тэр чинь өөр юм хүсэж байгаа хүн давдаг. Тийм шүү дээ. Нууц нь тэр байхгүй. Хэрвээ чи зөвхөн мөнгө бодож ивэл чиний ихэнх амьдрал ялангуяа шинийг бүтээж байгаа энтерпренер шинэ эрсдэлтэй явж байгаа хүмүүс бол мөнгөгүй шүд явах цаг чинь чиний 90% шүд. Энийг давахын тулд чамд өөр бодол хэрэгтэй шүү дээ. Тэгээ энийг л бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн мөнгө бодож байгаа хүмүүний харж байгаа бол анхны энэ хүндрэлийн үед нэгэнт хүсэж байгаа нь байхгүй юм чинтэй болчихдог байхгүй. Яг л мөнгөгүй олон жил шүд зууж явна гэдгээ мэдэхгүй байх гэсэн үг шүү дээ. Бодлын тухайд бас танаас нэг зүйл асуумаар нь ухамсарлах гэд хэлж штэ. Тэг учраас одоо яг англиар awareness гэдэг үг гэдэг штэ. Баян тэрийгээ бодож санаж ингэж ухамсарлаж явах. Энэ бас бяцлаглалын нөлөө байдаг уу? Та бас бяцлал хийдэг те сонирхдаг. Тэгэхээр ер нь одоо өөрөөр хэл тодорхой аргачлалын нэг юм чинь тийм аргачлалаас гадна ер нь тууштай байдлын талаар би бас энэ ярмаар аахгүй баян тэрийгээ ухамсарлаж яг даатал зуршлыг суулгаж цаг бодлоо үргэлж тийшээгээ чиглүүлж ингэж байх дээр яг мэдээч хэрэг байдаг надад би бяцлагдаг бодлоо чиглүүлдэг те дарга техникүүд байдаг. Бяцлал бол юунд хэрэгтэй гэвэл зүгээр би бол одоо бурхан шашин тэр талаас нь л мэдэхгүй юм байна. Одоо бяцлаглыг нэг хүнд зааж л мэдэхгүй. Гэхдээ зүгээр яг өөрөө мэдрээд ойлгосон зүйл бол бяцлал маш хэрэгтэй. Яагаад гэж бяцлал бол хүн бол өөрийнхөө бодлын боол болохоос чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл зөвхөн амжилт биш. Бүх төрлийн бодол. Тэр бодлоо чи хөндлөнгөөс нь харж их юм уу? Тэрэндээ чирэгд тавих болдог байхгүй. Жишээл уурын мунхаг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Уурандаа чирэгдэд тавихад баахан сэлэмэргүүлчихэд маргааш нийчиж өгөхөө шатдаг те. Би ер нь юу хийчих вэ те? Тэр чинь үгсвэл уурандаа дийлдсэн гэсэн үг шүү дээ. Яг түүнтэй адилхан маш олон хүн бодолтой дийлддэг. Энийг бол телевизээр маш харж болно. Хоёр хүн баргалдахлаар улаарайд бүр нэг нэгийгээ дахиж уулзахгүй шиг муу хэлдэг. Яагаад тэгвэл тэр хүн чинь бодолтой автцсан, бодолтой дийлдсэн байхгүй. Гэтэл бодол гэдэг чинь ертөл чиний бодол шүү дээ. ертөнц бол чиний бодол биш шүү дээ. ертөнц бол өөрийн дүрмээр явж байгаа. Тэрийг мартцсан байхгүй. Өөрөөр хэлбэл тэр байтугай чиний өмнөөс хараа сууж байгаа хүн бол чиний бодлоор явахгүй. Нэгэнт өмнөөс ярьж байгаа юм чи явахгүй, ертөнц тэгж явахгүй, бүх юм тэгж явахгүйгээс хойш чи энэ шатаад тэр чинь чиний бодол шүү дээ. Чи бол тэр хооронд ертөнцийг өөрийнхөө бодол шиг хараад баахан сэлэмэргүүлчдэг, агсан тавьчихдаг тийм олон хүнийг доромжилчдаг. Сүүлд нь яг хуу тэр чи өрдөө өчөх хүмүүс миний бодол байсан гэдэг ойлголтоор ичиж газар дагуур орох шатдаг тийм. Тэр чин бол юу гэсэн үг вэ? Бодлынхаа боол болж байна гэсэн үг шүү дээ. Энийг бол монголчууд мунхаг гэд нэрлэдэг. Жишээлбэл тэнэг мунхаг хоёрын ялгаа бол тэнэг бол энгийн нэрвэлээ эс дутуу байхгүй. Магадгүй байглаасаа тийм байж болно тийм. Эсвэл янз бүрийн шалтгаантай байж болно. Мунхаг гэдэг бол маш ухаантай хүмүүс мунхаг бас байдаг. Яг гэвэл номын мунхаг болцсон. Өөрөөр нэг ном уншсан тэрийг зээжилсэн. Одоо ялангуяа одоо шог үгээр хэлвэл одоо юу гэдэг юм улс төрийн нэг ном уншчихсан тэгээ сэлэмэргүүлээд идэх тийм. Гэтэл тэр чинь дэлхий дээр байдаг одоо наадзах нь 100 номны нэг л байхгүй. Тийм учраас мунхагийн аюул бас энэ бяцлал бол тодорхой хэмжээгээр хамгаалдаг. Нөгөө талаас бяцлал бол үнэхээр хүнийг амраадаг, тайвшруулдаг. Яг гэвэл одоо энгийн жишээлбэл энэ бол одоо зөв жишээ юм уу, буруу жишээ юм би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүний уураг тархивал хүний энергийн 60% зарч идэг. 60% одоо агаарын кислородын энерги. Тэгтэл хүний бодлын 80% нь хэрэггүй бодол байт. Ерөөсөө нэг тийм шог үг. За санаа зовхыг хэлээ л да. Марк Твений үг байдیں۔ Миний амьдрал түмэн зовлон байсан. Гэхдээ ихэнх нь надад эзэт таралтай.
Тэр бол юу гэсэн үг вэ? Чиний бүх толгойдох бодлын 80% нь хизээч чамтай таарлахгүй зовлон, хизээч учрахгүй асуудал юм байна шүү дээ. Тэгвэл чи товчоор хэлбэл энергийнхаа 60%-ийг зарж байгаа тархиныхаа 80%-ийг хэрэггүй юм зарж байгаа бодолтой. Тэгэхээр эн чинь маш их машинаар бол одоо машинаар зүйрлж хэлвэл бид нар тэгшхэн газар хүн дараагаар яваад байгаа байхгүй. Харуудаа ял явж байгаа. Дотроо шүдээ зуцсан тий. Хажуугийн хүн бол гайхаж байгаа шүү дээ. Энэ нөхөр яга хүн дараанд орцсон юм тий. Гэтэл нөгөө хүн чинь нэг хэн нэг үзий ядаад юм уу хэн нэгэнд одоо уур нүрээд хүн дараанд орцол явж байгаа шүү дээ. Гэтэл тэр чи өөрийгөө шатааж байгаа байхгүй. Тэгэхээр бясалгах нь гэдэг чи юу гэсэн үг вэ? Ганцхан зүйл мэдчихэж байгаа. Би хүн дараанд орчлоо гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Нэг ухаантай болж байгаа юм биш. Ухамсарлаж байгаа байхгүй. Тэр чи юу гэсэн үг вэ? За би хүн дараанд орчлоо. За би бодлынхаа боол орчлоо. За би ингэж хамаагүй одоо юу гэж хэлдэг халахлаараа дими ярьдаг шүү гэдгийг чи мэддэг тийм. Энэ бүх юм чи мэдэж эхэлдэг. Юмыг бол нэг өөрөөр чи бодлоос өргөн харж эхэлдэг. Энэ бол бясалгалт. Тэнгуут хүний нэг стресс, дарамт хүн дараачаа сулардаг байхгүй. Тийм учраас бясалгал бол нөгөө талаас хүнийг дотроос намраадаг. Сэтгэлээс нь. Эцэстээ бол хүмүүс биеийн тамир хөлөөний булчин суллаад сайхан амрааж болно. Агаар бол сайхан амраана, байгаль дэлхийн амраана. Гэхдээ тархич нь ингээд өөрөө хэрэггүй юм хайхлаар хүн хамгийн их амардаг байхгүй. Тийм ба. Тэгэхээр ерөнхийдөө таны ярианаас нэг зүйл ойлгож юу ялцны гэхээр орчин үед хүн ер нь хүнтэй юу бодож юу мөрөөдөхөөс маш их зүйл одоо шалтгаална тий. Ер нь вебинараар ясын талаар яригдах юм шиг байна тий. Тэгээд юу мөрөөдөж юу бодох вэ гэхээр одоо бизнес тал руугаа илүү ярил одоо та бүхэн нь ярьдаг шүү дээ. Өөрийгөө чөлөөлсөн нөгөө нэг бизнесийн систем болгоцсон одоо захирлуудын тоол та бүхэн нэлээд ярьдаг. Тэгэхээр ингээд өөрийгөө чөлөөлсөн захирал хүний хувьд бол одоо юу бодож юу мөрөөдөх нь бас их чухлаар тавигдчих эхэлнэ тий. Яагаад гэвэл тэр компаниг одоо цааш нь авч явахдаа замыг тодорхойлох хүн чинь тэр болж штэ. Тэгэхээр юу асуух гээд нэхэр өөрийгөө чөлөөлөөд одоо илүү одоо гоё мөрөөдөл чим эсвэл хэрэгтэй бодол мөрөөдөл өөрийгөө хөтлөхийн тулд орчин үед хүн мэдээлэл илүү ойрох хэрэгтэй тий. Хэрэгтэй мэдээлэлтэй илүү ойрож хэрэгтэй тэр мэдээллийн одоо каналууд сувгууд ихтэй өөрлөг одоо татах өөртөө тийм одоо поток бий болох нь шүү дээ. Урсгал одоо мэдээллийн хэрэгтэй мэдээлэл. Биний өнөөдөр одоо анзарч аваар бол хүмүүс маш хэрэггүй мэдээлэл авиг цар загцуулж байгаа хгүй. Маш одоо хэрэггүй мэдээлэлээр одоо тал таваад үргээ тогинсаа болгоцсон тий. Хэрэгтэй зөв мэдээллийг яг ингэж фильтрд зөв авч чаддаг бас энэ орчин мэдээллийн орчин бас нөлөөлдөг л ахaltaа тий. Тэгэхээр таны хувьд ер нь яг тэр зөв мэдээллүүдийг ямар арга замаар олж авдаг вэ ер нь тий. Яг өөртөө миний хувьд бол ингээд заримдаа одоо зарим мэдээлэлээс айгүй хоцорсон юм шиг тийм мэдрэмж үеийг төрдөгтэй. Тань тийм мэдрэмж бас төрдөг. Ер нь энэ мэдээллийг яаж фильтрдэг та өөртөө? Яаж хэрэгтэй мэдээллийг авдаг вэ? Ер нь бол юм. Мэдээлэл шүү дээ. Мэдээллийн нууц байдیں۔ Мэдээлэл хэрэгтэй хэрэггүйг нь тэр хүний зорилго шийддэг байхгүй. Өөрөөр хэлбэл надад хэрэгтэй мэдээлэл Мишель огт хэрэггүй. Чамд бол жишээлбэл огт хэрэггүй гэж байна. Чамд хэрэгтэй мэдээлэл надад огт хэрэггүй. Тэгэхээр мэдээллийн нууцных нь үн цэн нь зөвхөн мэдээлэлд өөрт нь байдаггүй. Тэрийг хүлээж авж байгаа тал нь ямар зорилгоор ашиглах гэж байгаа, юунд ашиглах гэж байгаа гэдэг энэ үнэлгээ нь бас чухал байхгүй. Тэгэхээр мэдээлэл бол өгч байгаа авж байгаа хоёр талын харьцаанаас хамаардаг. За жишээлбэл хэдүүлээ нэг мэддэгт мэрэгэн цаахаар мэддгүүд ирээн цаахаар гэдэг чинь яг адилхан шүү дээ. Яг л нэг номыг мэддэг хүнд өгүүлдэг чинь үнэхээр мэрэгэн цаахаар. Мэддгүй хүнд бол зүгээр л цаас. Тийм учраас мэдээллийн энэ орчинд бол хүмүүс хоёр янзаар алдаа гаргадаг. Нэг нь бол зорилгоо тод мэдхгүй хүнд бүх мэдээлэл адилхан харагддаг. Өөрөөр хэл түрүүний хэлдэг нэг ямар чи саблазн гэж орсоор хэлсэн тий. Ямар зүйл татагдахгүй бол чи хэрвээ зорилгогүй явж ивэл бүх юм татагдана. Өөрөөр чи бүх гялгар юмд татагдана. Яг үнэ. Өөрөөр чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй одоо аянчин бол айлын найр болгонд чи согтож онно. Хаашаа явахаа маш сайн мэдж байгаа юм бол айлын найр дээр уухгүй шүү дээ. Тэгэхээр эцэстээ мэдээллийг ялах хамгийн чухал одоо дотроос ялах зүйл бол эхлээд чи юу хийж байгааг мэдэх хэрэгтэй.
Харин чи юу хүсэж байгааг мэдчихвэл тэрэнд хэрэгтэй мэдээлэл өөрөө ч мэдэрнэ. Нэгдүгээрх нь тэр. Хоёрдугаарх одоо том проблем бол миний зүгээр харж байгаагаар энэ үл яг энэ вебинарт хамаагүй л дээ. Гэхдээ маш олон хүн бас цагаа үнэлж мэддэггүй. Цаг нь үнэгүй юм шиг урсч идэг. Тийм учраас нэг Оросууд убит виремя гэдэг чинь цагийг ална гэж тийм аргаар сошиалд байж байгаа хүмүүс бол 50% байх шиг байна. Тэднэрт бол ямар ч мэдээлэлээс хамаагүй. Зүгээр л тэр хоорондоо нэг шар хэвлэл уншиж байгаа юм шиг харж идэг. Тэр бол нөгөө талаас энэ мэдээллийн одоо ачаалал мэдээлж живэх нэг аюул واخгүй. Тэгэхээр дүгнэлт хэлбэл соронзонтой адилхан гэж хэлж байгаа мэдээлэл. Өөрөлд мэдээлэл үргэлж одоо нэмэгдсэн нэгт. А чи зөвхөн хасгацсан нэгтээ бол чам дээр бүх мэдээллийг наалтчихна. Тэгэхээр зарим хүнд очиод наалтахгүй байхгүй. Зарим хүн бол зөвхөн хэрэгтэй юм аа л авна. Тийм учраас мэдээллийг хоёр янзаар би хэлж болно. Нэг нь бол чи дотроосоо зорилгоороо цагаараа ялгаж чаддаг хэрэгтэй. Хоёрдугаарх нь за тэгээд цагаараа ялгасан ч гэсэн чамд хэрэгтэй мэдээлэл 10-100-аар ирвэл одоо яаж ялгах вэ? Дараагийн техник асуудал гарч ирнэ. Чи тэрийг яаж ирэмлэх үү? Яаж тэр мэдээлэлтэй ажиллах уу? Тэр чинь бол тэртээ зүг бүгд чамд хэрэгтэй. Гэхдээ дахиад хэлэхэд чамд бүгд хэрэгтэй боловч чамд цаг чинь байхгүй. Өөрөөр чи үргэлж тийм конфликт буюу зөрчилт байгаа шүү дээ. Энгийнээр хэлбэл одоо яг оюутантай адилхан. Чи бүх билетийг мэддэг болсон. Гэтэл шалгалт өгөхөд ердөө 3 цаг үлдсэн байгаа. Чи тэгэхээр азаа үзс нэг л уншин шүү дээ. Тийм биз дээ. Яг тэрэн шиг чи зөв мэдээлэл сонгож авахын тулд яах вэ гэдэг техникүүд байдаг тийм. Тэр бол дараагийн асуудал байхгүй. Тийм учраас зөвөр миний хэлэх гэж байгаа нэг сонин санаа байдیں۔ Нөгөө Чойл авсан ч багш дээр би нэг удаа гэртэн очсон чинь нэг залуу ирээд ингэж ярьж байгаа юм. Багшаа би англи хэл заалган руу гэж. Би яг хажуудан сууж ирсэн байхгүй. Тэгсэн чинь за чи тэгээ юу сурсан гэсэн чинь би юу ч мэдэхгүй ингээд цагаан талгаасаа эхэлнэ гэсэн чинь ловсон ч багш юу гэсэн гэж би чамд огцсаахгүй гэж. Ягаад гэсэн чинь чи өдөө 30 гарцсан залуу байсан. Энэ хооронд цагаан талгаа сураагүй гэдэг чинь альсвал чи ерөөсө усан тэнэг нөхөр байна. Альсвал бүр яацгаалсан залах хүн байна. Өөрөөр тэр хүнийг өөрийнхөө хийх стамыг хийцсэний дараа тэр багш туслана гэж хэлж байгаа. Түүнээс өөрийнхөө хийх юмыг хийгээгүй хүнд туслахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ зарчмаар би жишээлбэл хэлдэг. Мэдээллийг зоригтой одоо юу гэдгийг цагаа зөв хуваарлдаг хүмүүс дараагийн аргуудыг сурахад болно. Түүнээс зориггүй цагаа үнэлж чаддгүй хүмүүст мэдээллийг яаж ангилахыг заагаад ямар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэггүй байхгүй. Тэр чинь дараагийн төвшний мэдлэг. Тийм учраас нөгөө сонирхолтой зүйл нь тэр хүмүүс тэртээ тэргүй баг надаар хэлүүлэлтгүй тэрийг мэдэрчдэг. Тэгэхээр тэр буддийн сургаалд байдаг нэг үг надад их таалагдтыг. Тэр үнэхээр амьдралд үнэн. Шав бэлгэн болоход багш өөрөө ирдэг гэж. Харж байгаа ч шав эхэлж бэлэн болоход шав бэлэн болно гэсэн үг. Өөрийнхөө гэрийн даалгаврыг хийсний дараа багш чинь гарч ирнэ гэж. Гэрийн даалгавраа хийгээгүй бол багш цэц гарч ирэхгүй. Тэгэхээр цаг гэж таярлаа. Цагаа яаж зөв хуваарлах? Одоо та өөрийнхөө яг таны туршлага, хувийн туршлагаас сонирхмоор л хүмүүс ч гэсэн тэрийг их сонирхож байгаа. Та цагаа яаж хэмнэдэг вэ? Яаж зохицуулдаг вэ? Ер нь бол цаг хуваарлах олон арга байдаг. Хүн болгоны ажлын горим, одоо жишээлбэл компани захирал нэг хүн өөр хэрэг, ажилт нэг өөр хэрэг, төрийн албан агч нэг өөр хэрэг. Тэгэхээр цаг бол өөрөөр хэлбэл яг тухайн хүний амьдралын хэв загвар, ажлын загварт тааруулж л зөв байх тухай ярихаас биш хүн болгонд таардаг зөв гэж юм байхгүй шүү дээ. Тэр бол. Зөв яг миний ярьдаг гол сэдв бол энтерпренер хүн, бизнесмен хүн цагаа яаж авч явах вэ тухай яриа. Тэгээс миний ярьж байгаа зүйл бол тамирч хүн огт таарахгүй гэж магадгүй. Төрийн албаагч огт таарахгүй. Тэргүй хэл дөнгөж ажилд орсон 20-тай залуучууд сайн таарахгүй. Ягаад гэвэл тэр хүн чинь бол одоо өөрийнхөө цагийг удирдах биш. Дээрээс нь хүн цагийг зохицуулж өгч шүү дээ. Тэгэхээр би бол цагийг бол ерөнхийдөө бизнесмен хүний талаас нь хэлэхэд бол яг энэ дээр би өөрийнхөө 2-3 аргыг энэ вебинар дээр ярьж бодож байгаа байхгүй. Тэр арга нь бол мэдээж хэрэг чиний амьдралын 24 цагийг шийдэж чадахгүй. Би тийм зорилго тавиагүй. Ганцхан нөгөө тасралтгүй сурна, тасралтгүй хөгжинэ гэдэг зорилгот чинь
зөвхөн тэр зорилго чинь тааруулж цагаа яаж зохион байгуулах вэ гэдэг ярьж байгаа. Магадгүй чамайг сайхан амархад загсанд явхад би бол мэдэхгүй яах юм те. Тийм цаг байдаг л гэж би хэлнэ. Түүнээс биш яг тасралтгүй суралцаад тасралтгүй ажиллаа зөв хийж урагшлахад ялангуяа технологи өндөр хөгжиж байгаа мэдээлэл дарагдчихсан энэ үед яаж одоо тэр гол бүтээмжтэй цагуудаа зохион байгуулах үүдийг л би ярьж байгаа байхгүй. Тэгэхээр цагийн хувьд бол хэлэхэд энэ дээр олон арга байдаг. Мэдээж хэрэг би бүгдийг ярьж чадахгүй. Тэр тусмаа би бол энэгээр мэрэгчлэлтэн биш. Гэхдээ би зовлон үзсэн чавгант нэг биш. Өөр дөр ажилласан хамгийн сайн магадгүй би 4-5 аргыг үзсэн байж магадгүй. Яг тоог нь мэдэхгүй байна. Зүгээр ер нь л ихэд олон юм үзсэн. Гэхдээ гарцаагүй ажилласныг би баталж чадах. Тэр жишээ нь би өөрөө байна гэж хэлж чадах юм аа би ярьж байгаа байхгүй. Тэр нь бол нэг сонирхолтой маш олон хүмүүс тэгж хэлж байгаа бас. Тийм учраас би бол яг бизнесмэнүүдэд бол яг практик ажилтдаг жишээ л ярина. Түнс онл ярихгүй шүү дээ. Цаг гэдэг дээр та бас нэг ийм одоо жиргээ оруулсан шүү дээ. Агуулга нь бол ийм байсан. Одоо цаг үрж одоо мөнгө хэмдэг нэг хэсэг хүмүүс ахад одоо тий. Мөнгө зарцуулаад цагаа хэмдэг хүмүүсээс тэгтээ хоёр дахь нь илүү ухаалаг юм а гэдэг. Тэгэхээр таны хувьд одоо ингээд бас бизнесийн үнэтэй одоо ингээд дижитал хором гэдэг энэ байгууллагыг байгуулад бизнесмен зориулсан платформ network сүлжээг байгуулах гэх ингээд явж байна те туслах гэх. Тэгэхээр яг одоогийн нөхцөлд та юунд илүү одоо их цаг зарцуулж байна? Юуг илүү үнцэнтэй гэж их цагаа зарцуулж байна? Одоо мөнгнөөс илүү те илүү үнцэнтэй гэж үзээд. Гэхдээ яг ер нь цаг бол их сонин. Жишээлбэл одоо алдартай хүмүүсийн үгийг иш татаж болно л доо. Яг хүмүүс тэрийг сонсох дуртай учраас би хэлж байгаа. Түүнээс хаа нэгэн дорж хэлсэн бол хүмүүс сонсохгүй гэж магадгүй л. Гэтэ Henry Ford ингэж хэлсэн байгаа. Таны хамгийн гол ажил юу гэхэд миний хамгийн гол ажил бол бодох гэж. Тэгэхээр лидер хүний хамгийн том ажил бол бодох байдаг. Өөрөөр хэлбэл хэдүүлээ ингэ ойд явж байна. За би та нарыг ахлагч байна гэж бодъё. Надаас та хоёр нэг л зүйл асууна. За дараа нь хаашаа явах юм гэж. Төөрчүүл хаашаа явах юм. Түүнээс намайг төлөөсөө хагалсан уу, хоолсоо хэмжсэн үү гэдгээр та хоёр хэмжихгүй шүү дээ. Та хоёр өдөр төгшөний юугаар хэмжихүүгүүл зүг чиг сайн саасан уу гэдгээр л хэмжинэ. Өөрөөр компас байсан уу гэж. Яг түүнтэй адилхан бизнес авч явж байгаа хүний хамгийн чухал ажил бол зорилгоо тод хараад яг тэрнийхээ төлөө явж чаддаг, явуулж чаддаг, бүх юма зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр би тэр цаг гэдэг асуултанд бол юу гэж хэлэх үү гэхээр цаг бол хязгаарлагдсан бол. Өөрөөр хэлбэл чи хичнээн хүссэн ч хүсээгүй ч цагийг чи нэмж чадахгүй, хасч чадахгүй. Энэ бол эрзэн шиг биш байхгүй. Харин чи мөнгийг олж болно. Тэгэхээр нэг гарт чинь огт хөдөлж болохгүй зүйл, нөгөө гарт нь чөлөөтэй хөдөлж болдог зүйл байвал чи яаж ажиллах вэ гэдэг асуулт байна. Тэгтэл ихэнх хүмүүс бол яаж алдаа гаргадаг вэ гэхээр чөлөөтэй болж болдог юмныхаа хойноос яваад огт олддгүй юм үрээд идэх байхгүй. Тэр чи өсвөл бүтээмжгүй хүнийг тэгж нээлдэг. Өөрөөр хэлбэл чи бол маш олон зүйлийг бол хүнээр хийлгэж болно, мөнгөөр хийлгэж болно, худалдаж авч болно. Мэдээж хэцүү. Би энэгээр мөнгө цацаадаа гэж хэлээгүй шүү дээ. Гэхдээ л тэр чин олдож болдог, мянгаараа олдож болдог зүйл байхгүй. Саяараа, тэрбумаараа. Цаг бол хизээч олдохгүй. Тэгэхээр энэ хоёрын харьцаа чинь юу хэлж байгаа юм гэхээр ажиллах арга нь өөр. Тэгэхээр жишээлбэл баян хүн цагаа хэмнээд мөнгөө зардаг, ядуу хүн мөнгөө зараад цагаа мөнгөө хэмнээд цагаа зардаг те. Яагаад учиртай гэхээр яагаад тэр хүн баян болсон юм гэвэл асуул баян хүн ядуу хүн дэвш ихгүй. Нэг хүн бол үнэхээр бүтээмжтэй ажилд сурсан. Өөрөөр мөнгийг ажилуулж сурсан. Нөгөө хүн бол мөнгийг зүгээр өөрийнхөө хэрэгсэл гэж. Юу гэх юм те одоо бензин шиг хэрэглэе гэж боддог байхгүй. Шатхан. Гэтэл мөнгө чинь өөрөө зэвсэг байхгүй. Тийм учраас би бол мөнгөтэй харьцах арга, цагтай харьцах арга хоёрыг бас л дахиад нэг ухамсарлах ойлголт байна. Consciousness гэдэг чинь тийм. Энэ ялгаа, энэ байгалийн хуулийг чи мэдчихэвэл энэ хоёрыг маш ухаалагцаар. Нөгөө талаас цагийг чи одоо юу гэж хэлэх юм? Жишээл Мишель надаас ингэж асууж болно. За та цагаа маш хүнэлдэм байна. Тэгэхээр минут болгон чинь бүртгэлтэй байх. Үгүй шүү дээ. Үгүй. Цаг үнэлнэ гэдэг чинь биш үү дээ. Минут болгоно нягтлан бодох шиг бүртгэхийн нэр биш байхгүй юу?
цаг үнэлнэ гэдэг чинь хамгийн үнэтэй юмдаа үнэтэй цагаал зарж чадчихвал бус түнтэй адилхан чи байглаараа л явна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл чи өглөөний 4 цаг ч гэдэг юм тодорхой цагуудыг хамгийн гол юмдаа зөв зарж сурах хэрэгтэй. Бус цагт нь бол чи тэгээд Солонгос киногоо үзнэ үү, пиво уунуу тэр чи амьдрал шүү дээ. Энд чи ямар робот биш те. Тэгэхээр цагаа зөв зарна гэдэг бол миний ойлгож байгаагаар 24 цагаа одоо нягтлан боддан сөтлөөд явна гэсэн үг биш байхгүй. Цагаа зөв зарна гэдэг чинь гол юмдаа цагаа зарж сурах тухай яриа. Бусад юм бол амьдрал шүү дээ. Тийм учраас Джон Ленноны үг үйдий. Одоо юу гэдэг хамгийн дуртай зүйлдээ зарж байгаа цаг бол үрж байгаа цаг ерөөсөө биш гэж. Тэр чинь жаргалын тухай ойлголттой холбоотой шүү. Тэгэхээр маш олон амжилттай хүмүүсийг хараарай. Ихэнх хүн чөлөөт цагтаа байхын тулд л явж байгаа. Чөлөөт цагаараа зарим нэг гольф тоглож байгаа, зарим нь гэр орондоо байж байгаа, зарим нь дуртай юм хийж байгаа. Тэр цагууд нь ягаад чөлөөт нэрлэж байгааг бол ерөөсөө мөнгөний төлөө явахгүй. Өөрөөр мөнгөө бүх юм хийчээд дараа хийж сулж авсан цагнаа бол нөгөө нөхөр чинь одоо юу гэдэг модны оролт шалтан дэш хараад пивга твчих байгаа байхгүй. Тэгэхээр дараачийн асуулт бас таны нэг бас нэг жиргэтнээс санаа авч асуух гэдэг л дээ. Юу гэхээр та нэг хэлсэн шүү дээ ингээд одоо хүний болсон хэр амжилт явах нь бас ингээд одоо өдөрт ч юм уу 7 хоногт ямар хүмүүстэй уулзаад явж байгаа тэр нэг танилын хүрээллээс айгүй шалтгаалдаг гэдэг. Жишээ нь 7 хоногт 10 хүнтэй уулзахад ядаж нэг тал нь ингээд айгүй чамд шин санаа өгдөг. Одоо мэдлэг өгдөг тийм хүн байвал байдал шал өөрлөн. Таны хувьд одоо яг энэ бүтээч танилын үрэг гэх юм үү те ер нь энэ ямар хөө байна одоо та бол өөрөө бол мэдээж одоо уулзахыг хүсдэг хүмүүсийн нэг нь шүү дээ. Та өөр таны хувьд те одоо тэр хүрээ ямар хөө байна? Яг нь ковидын үед өөрлөлтөө. Өмнө нь бол мэдээж хэрэг тодорхой дахиад хэлэхэд нөгөө зорилго гэдэг асуулт гарч ирж байна. Тийм л дээ те. Чи зорилгоо дагж байгаа байхгүй. Нөгөө талаас бол хагас сайдар бол найз нөхдөдтэйгээ варг үнд ямар үе жаргаж ийн гэвэл ямар ч зориггүй дэмий хөвтөж байгаа даа жаргаж байгаа. Тэр чинь яг чи бол амрах цагтаа амарч ажиллах цагтаа ажил сурах хэрэгтэй. Өөрөөр ажил дээр амраад гэртээ ажиллая гэдэг нь хамгийн буруу байхгүй. Тийм учраас би бол миний ярьж байгаа зүйлийг абсолютныгаар битээ ойлгоорой. Өөрөөр хэлбэл би бол залхуург үедээ чангалтай залхуурдаг. Тэгэхээр одоо асуулт бол үнэхээр тэр амжилттай явах цаг гэдрийг яаж зохион байгуулах вэ гэдэг л асуулт байхгүй. Өөрөөр хэлбэл чи гол юмдаа цагаа зөв зараал. Нэг амьдрал бол би жишээлбэл нэг зүйл хэлэх гэсэн. Үргэлж ирдсэн шиг байхгүй. Шээр үргэлж татаад байвал тасарна. Чи тэрийг сул тавьж явах хэрэгтэй, шагнаж явах хэрэгтэй. Одоо юу гэдэг юм? Залхуураад зарим үед чи бол бүр сайхан залхуурд сурах хэрэгтэй. Тий. Манай нэг танил байдیں۔ Тэр бол надад хэлдэг байхгүй. Би нэг сайхан залхуурмаар байна. Орныхоо өмнө бахан идэх юм тавьчаад орноосоо босхгүй телевизээр асаасан. Тэр чинь цэнэглэгдэж байгаа байхгүй. Тийм биз дээ. Тэгээд тэр бол миний бодлоор бол тэгэхээр би юу хэлэх гэсэн гэвэл дахиад энэ бүгд чи ухамсартай явах тухай байхгүй. Чи ухамсартайгаар үхтлээ ажиллана. Ухамсартайгаар одоо инженеэр хэлбэл үхтлээ залхуурна. Асуулт ихэнх хүн бол энийг ухамсарладаг. Тийм учраас ажил амралт хоёр нь учраа олдох байлчсан. Ингээд өөрөө цагаа зохицуулж чадахгүй. Хамгийн гол зүйл нь болохоор цаггүй болцсон байж идэг. Хамгийн хэрэггүй зүйл дээр зөндөө цагтаа болцсон байдаг. Гэх мэтлэн иймэрхүү асуудлууд байгаа л та. Тэгэхээр энэ бүх яриаг хэрвээ нэгтгээд хэлбэл зөвхөн чамд ямар нэгэн өөрийн тийм схем төлөвлөгөө хэрэгтэй байхгүй. Би цагаа яах юм? Би бодлоо яах юм? Би хүслээ яах юм? Надад олон хүсэл байгаа. Тэрийг одоо зарим нь хаях юм уу? Харин хаяхгүй бол одоо яах юм? Нэг дэвтэрт биччихдэг 2 жилийн дараа санддаг тийм байх юм уу? Эсвэл 7 хоног бол харж явах хэрэгтэй юм уу? Энэ бүгд чинь бас арга техникүүд байна шүү дээ. Ялангуяа энийг л энэ арга техникүүдийг тамирчид маш сайн мэддэг. Өөрөлд тэр хүмүүсийг үргэлж одоо юу гэдэг нь бэлтгэлийн өндөр түвшинд байлгахын тулд энэ менталити гэж англиар хэлдэг те оюун санааны өндөр бэлтгэлт байлгадаг. Бизнесүүдийн нэг онцлог нь тамирчдаас дутхгүй тийм байх хэрэгтэй. Үргэлж оюун санааны бэлтгэлт. Тэгвэл асуулт. Гэхдээ тэгвэл бизнесмен хүний оюун санааны бэлтгэл тамирчнаар бол яг юу юм? Тэгэхээр манайхан зарим нь бол гандаа орох гэж хэлэх байх те. Ном уншуулна гэж. Яг тэр биш байхгүй. Тэгэхээр
Тэгэхээр энэ бүгд чинь нийлүүлээд ингээ харахаар за та нэг зүйлийг анзаарч байгаа. Бид нар энэ сэдвүүдийг боловсралтай хаяад энгийн амьдрал төртөл хаяад зүгээр л өөрөө бүтэх юм шиг хайцсан байна. Гэтэл хамгийн хэцүү нь бүх амжилтыг чинь нууц, бүх аз жаргалыг чинь нууц энэ хайцсан газар ч байгаа байхгүй. Энийг зөв наацах нь ихэд нэг элементарны стандарт мэдлэг хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр миний энэ ярьж байгаа зүйл бол зүгээр л бизнесмен хүн, энтерпренер хүнд стандарт ямар мэдлэг хэрэгтэй гэдгийг би явж юу ойлговоо гэдгийг л ярьж байгаа юм. Түүнээс биш бүх онол энийг бол ном болгоод яриад байгаа зүйл биш л дээ. Тэгэхээр хамгийн чухал нь ерөөхдөө тэр зорилго бодол мөрөөдөл гэдэгтээ одоо та схем гэж хэлсэнтэй одоо замын зураг гаргаад англиар бол mapping хийнэ гэж ярьдаг шүү дээ. Тийм л байх хэрэгтэй. Тэгээд цаг гэснээс бидний бас цаг бас өгөж जैन те подкаст юм аа. Тэгэхээр бас нэг зүйлийг асууя гэж бодож जैन. Та түрүүн ковид онлайн амьдрал гэдээ бас цогц дурдсан те. Тэгэхээр та бол бас онлайнд бас идэвхтэй ингээд байдаг хүн. Одоо онлайн аргаар ингээд өөрийгөө маш их сэнгэлдэг хүнтэй. Тэгэхээр одоо жишээ нь ямар жишээ татгаад би ингээд өөрийнхөө утсыг нэхэд ингээд аппликейшнүүдэд тоосон ингээд 50 гаруй аппликейшн байна л да ингээд миний ашигладаг. Гэхдээ хамгийн одоо их давтамжтай ашигладаг нэг 10-аас 20 ч юм уу тий. Бос нь бол тэгээд баг хэрэггүйгээ хэлчихэд болохоор. Тэгэхээр одоо энэ онлайн арга хэрэгслүүд технологиуд бас одоо түрүүний таны хэлсэн шиг бас одоо тухайн хүний тэр зорилго үнэт зүйлсэд үйлчлэх ёстой. Тэгэхээр таны ер нь одоо онлайн амьдралын хэв маяг ер нь ямар хөө байна? Ямар аппликейшн одоо таны утсан дээр алийг нь илүү ашиглаад байна? Энэ талаараа дах чинь сонирхолтой. Зөвөр энэ дээр нэг маш сонирхолтой нэг зүйл хэлье. Би бол миний зорилго бол онлайн биш. Яг бол миний бүх юм дэртэ тэрг онлайн учраас миний хамгийн их анхаар зоригдог зүйл онлайн биш байх тухай яриа. Тийм учраас миний одоо тэмдэглэлийн дэвтэр бол жишээл хүмүүс намайг цаас гаргаад бичээд тахлаар зарим нь хэлдэг. Та iPad-н дээр бичиж гэж. Тэгэхээр би ухамсартайгаар бас энэс татгалзаж байгаа байхгүй iPad-наас. Одоо жишээлбэл тэгтээ зүгээр аппликейшн бол үргэлж хэрэгэлдэг аппууд бол байлгүй яах. Тэр аппууд бол манайхан сайн мэдж байгаа шүү дээ. Энэ бол хамтын ажиллахыг зохион байгуулдаг аппуудыг л би илүү хэрэгэлдэг. Одоо жишээлбэл манай Slack байна те. Одоо төлөвлөлтийн тэгэл ян social network-тай ажиллах энэ юмнууд. Би бол хувьдаа бол зүгээр яг үннийг хэлэхэд бол надад бол цаас харандаа хамгийн их таалагддаг. Ялангуяа өнгөнгийн харандаанууд гой дэвтэр хоёр. Яагаад гэвэл одоо энгийнээр хэлвэл юу байхгүй. Бид нар хэлсэн шүү дээ. Чи үнэхээр яг рационал нь ажил хийвэл электроник илүү чухал байж магадгүй. Одоо пад дээр их чи минут болгоныг ашиглаад нарийн явж болно. Ганцхан өнгийн харандаа цаас хоёр юу үйл чи дээрээс нь нэмээд тэр чинь их гоё enjoy буюу зугаатай байхгүй. Өөрөөр нэг үг гэдэг шүү дээ. Чи ажиллаад тоглоом болгож чадвал чи эзэж ядрахгүй тий. Тэгэхээр ядрахгүй байхын нэг нууц бол чи ажиллаа бас хобби маягтай, enjoy маягтай болгож хийх хэрэгтэй. Тийм учраас одоо жишээлбэл би тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийн оронд mind map зурдаг дандаа. Дандаа map-аар зурдаг. Дээрэс нь би бодлоо зэгцлэхийн тулд дандаа зураг цуглуулдаг. Ягаад гэвэл эднэрс чинь хамаагүй одоо юу гэдэг нэг уйтгартай хоёр хуудас текст уншсанаас дээр байхгүй. Тэгэхээр mind map-ыг жишээлбэл би бизнесмэнүүд заримд нь заадаг. Ганцхан жишээ хэлээ л да. Хүний тархи бол эмоц, зураг хоёрыг авч үлддэг байхгүй. За 20 жилийн дараа бол хүн чи ямар нэгэн хүн чамд дургу хүргэсэн бол чи дургу хүргэсний санана. Түүнээс яг ярьж ийсүүгийн санана. Нөгөө талаас чи нүдэн анихад бол одоо компьютероор хэдэн терабайт мэдээллийг чи ганцхан секунд дотор хараад тогтоочно. Тэгээ 20 жилийн дараа тэр зургийг харах чи санана. Текстийг бол чи тогтоохгүй. Яриаг бол бүр тогтоохгүй. Тэгээ шүү дээ. Тийм учраас хүний тархи өөрөө зураг, эмоц хоёрыг тогтоодог. Илүү амархан ойлгодог. Энгийнээр хэлбэл одоо машинаар зөөрлж хэлбэл чи хамгийн хөнгөн хараатаагаар хамгийн хол явж болдог газар байхгүй. Тэгэхээр чи сүдээ зууж уншдаг юмны оронд огт анзаарахгүй харддаг зургнууд амархан. Тийм учраас анханасаа ажиллаа бол вижюал зургаар эмоцоор хийвэл илүү ашигтай. Гэтэ юм болгоныг эмоцоор хийх болов. Гэхдээ эмоц ч юм болгонд байдаг. Тийм учраас чи миний түрүүний хэлдэг тэр байхгүй. Өнгийн харандаагаар зурх морох бүх юм чинь. Жишээлбэл би ном уншаад нэг юм техник хүмүүст хэлтий. Би ямар ч ном уншсан
тэрэндээ майнд мап хийчихдэг байхгүй. Ганцхан хуудас цаас. Дараа нь ганцхан хуудасаа эргүүлээд харахтал тэр номонд байсан бүх юмыг би ерөөсө 5 секунд дотор эргэж санаж байгаа. Гинжи холбоогоор ороод ирэх нь шүү дээ. Ерөөсө ингээд зургийг хараад санаж чинь. Тэр чинь мод байгаа юм чинь. Түлхүүр үгнүүдээр нь. Хэрвээ чи текстээр бичүүлвэ шүү дээ. Тэрийг ядахтаа зам үнэндээ хэлэхэд чи 3 сарын дараа уншихад юу бичснээ ойлгохгүй. Яг гэж бичснээ ойлгохгүй. Тийм учраас зураг бол шал өөр байхгүй. Тийм учраас би бол яг иймэрхүү байдлаар чамд бол иймэрхүү аппликейшнуудыг чи түр асуусан ямар ап гэж те. Ийм апуудыг би илүү хэрэгэлдэг. Яг зүгээр мартуулахгүй тул хэрэгэлдэг апыг бас хэрэгэлдэг. Тэгээ бясалгалын ап хэрэгэлдэг. Тэгээд илүү хоорондын тим воркинг буюу багийн ажлын апуудыг хэрэгэлдэг. За ингээд подкаст маань өндөрлж байна те. Тэгээд подкастын төгсгөлд яг хөө нөгөө сэтгүүлийнхаа шинэ дугаарыг бас товчхон танилцуулчих гэсэн. Сая нөгөө ковид гэдэг манайх чинь зарим нь онлайнаар гараад гэтээ сүүлийн үед бол офлайнаар ингээд хэвлэмлээрээ гарч байгаа тий. За энэ дугаар маань ерөнхийдөө нөгөө Марс төслийн тухай үндсэн сэдв нь бол юм. Гэхдээ дотор эндээс бас өөр олон материалууд байгаа. Тэгээ надад яг юугаараа энэ дугаар илүү бүтээлч илүү гой санагдаад байгаа гэхээр яг бидний ярьсан сая тэр мөрөөдлийн асуудал юу мөрөөдөх вэ тий, мөнгөн чухал юм уу эсвэл цаг хугацаа чинь чухал юм уу гэсэн тэр одоо бид монголчуудын юм тулгамдаад байгуу тийм одоо юуны талентын асуудлууд хөндөж их ярьсан байгаа. Тэгээд энэ Марс төслийн гүйцэтгэх захирал залуу амгалан баяр билүү тий, тэр залуус залуучууд одоо мөнгө биш одоо мөрөөдлөөр дотоод байна гэсэн тийм санаа гэлж байгаа тий. Тэгэхээр бол энд айгуу тийм одоо ашигтай гэж хэлэх юм уу зүгээр одоо практик өнцгөөс харахад төслийн тухай биш. Ерөнхийдөө яг бид нар цаашаа хаашаа явах хэрэгтэй юм бэ, юу хийх хэрэгтэй юм бэ гэдэг талаар бол нэлээд яригдсан. Нэгхүү захирлын материал ч ихс орсон байгаа. Ихүү захирлын материалд болохоор гол санааны үгээр одоо бид нар ерөнхийдөө олон улсын төвшөнд сэтгэхээс өөр аргагүй болсон юм аа гэдэг чадсан үедээ л хүчтэй байдаг гэсэн санаа. Тэгээд энэ дугаар маань одоо хэвлэгдээд гарцсан байгаа. Та бүхэн захиалж авч уншиж болно шүү гэдгийг зүгээр санаа болгох гэсэн тий. Ань дээр нэг зүйл нэмж хэлэхэд бизнес сэтгүүл дээр Марс төсөл ямар учиртай гэж. Яг амгалан баярын хэлж байгаа үнэн. Нэг талаас бол өнөхөр Монголын шинэ бизнесийн сэтгэлгээ. Гэтэ нөгөө зүйлийг бас харах хэрэгтэй. Бидний хувьд шүү дээ хүн болгонд өөрийн хувийн Марс төсөл байгаа байхгүй юу? Одоо Марс гариг дээр 10 жилийн дараа бууя гэж хүн төрлөخت мөрөөдөж байгаа бол чи дэлгүүрээ 5 жилийн дараа 80 гэсэн бас төлөвлөгөө байгаа шүү дээ. Тэр чинь бол зарим хүний хувьд бол аимшигтай хэцүү. Одоо юу гэж хэлэх юм бэ? Марс дээр буух шиг хэцүү зүйл байхгүй юу? Ойлгомжгүй хэцүү. Гэлээ ихтэй хүн төрлөختөн Марс дээр бууна гэж мөрөөдөд байгаа чи тэрний нэг өөртөө ногдох саяны нэгийг мөрөөдөж болно шүү дээ. Би нэг одоо юу гэдэг 200 м квадраттай дэлгүүртэй болъё гэж. Зарчим байл. Тэгвэл зүгээр эндээс нэг зүйл хэлэх гэж байгаа. Яг энэ Марс төсөл шиг өөрийнхөө төлөвлөгөө мөрөөдлийг бас бодит болох хэрэгтэй. Зураг, мэдрэмж. Марс бол excitement гэж англиар ярьдаг тийм. Тэр шиг чи өөрийнхөө энэ зураг бизнесийн тэр 200 м квадратынхаа зургийг зураад хандаа өлөх хэрэгтэй байхгүй. Тэгээ өөрөө одоо тэр нь гоё дэлгүүр бол чи менежер нь зогсож байгаа альсвал чи гал зугуул чи тоогооч хувцастай гоё хамгийн орчин үеийн Италийн сав суулгануудтай тэр. Гэхдээ яг тэгж хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар хэлсэн биз эмоц мартагддаг гэж. Өөрөөр хэлбэл мартагддаггүй яагаад? Эмоц далд тухамсрын төвшөнд үлддэг байхгүй. Толгойд биш. Зүрхэнд үлддэг. Тийм учраас эмоцжуулсан ямарваа нэг юм бол амьдрдаг. Тэгэхээр түрүүн Мишель хэлсэн шүү дээ. Үргэлж бодож идэг гэж. Үгүй үргэлж боддоггүй. Орол тархиар үргэлж бодвол ядарна. Харин ч далд тухамсар чинь тэрийг ингээм үргэлж мэдэрч хийвэл чи ядрахгүй. Тэгэхээр асуулт бол чи хүслээ яаж далд тухамсарч шилжүүлэх вэ? Яг л бидний хийж байгаа үйлдэл сонголт шийдвэр болгоны дахиад хэлэхэд 80% нь бид толгоогоор бодохгүй байдаг. Тэрийг бол ухамсараар далд тухамсараар хийдэг байхгүй. Өөрөө мэдэхгүй сонгож хийдэг. Тэгэхээр тэр далд тухамсар чинь өөрийн одоо зөв буруу гоё хааш явах үүдгээ мэдэрдэг бас өөрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхдээ нууц нь бол энэ бүгдийг хийж болдог. Яг гэвэл энийг нэг талаас дээр үеийн шашнууд мэдчихсэн дараа нь одоо тамирчид маш сайн мэддэг. Түүнээс шүтээ зугаал цаас орон дааргаал бодоол хийгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр Марс төсөл энэ сэтгүүлийг би жишээлбэл дахиад даваад орж хэлж байгаа зүйл нэмээд хэлэхэд үнэхээр Марс төсөл бол том төсөл. Нөгөө талаас энтерпренер болгон өөрийн Марс төсөлтэй байх хэрэгтэй л доо.
Яг үнэ. За тэгэхээр та бүхэн смарт амьдрал буюу өөрийн бүтээх зам вебинарт оролцохыг хүсвэл Академицийг Харакоромцыг дижитал сайтаар ороод энэ вебинартаа бүртгүүлэх боломжтой шүү. Энэ хүү вебинар маань эх 7 хоногийн мегмар гарагийн 19 цагаас зохион байгуулагдана. Яа. Баяртай. За баярлалаа.